За ингээд яаралтайгаар одоо айлчлалтай холбоотойгоор энэ гэрээ орж ирж байна гэж ойлгож байна. Тэгээд бас цаашид ч гэсэн эдгээр асуудлуудыг илүү бас цаг хугацаа өгсөн байдлаар оруулж ирүүл зүйтэй байна. Өнөөдөр чуулганы хуралдаан ч гэсэн бас энэ яг асуудлаас болж хойшлогч байна гэж ойлгож байгаа. Оруулж ирж байгаа их хамгаалан сайдаас нэг юу асуух гэсэн. Яг энэ хэлэлцээрийг одоо би их энгийн үгээр ойлгоход Австрид ажиллаж амьдарч байгаа манай Монгол иргэд за мөн бас манай Монгол улсад ажиллаж амьдарч байгаа Австри иргэдийн нийгмийн хамгааллыг найлал одоо улс орны тухайн одоо хуулийнхын дагуу олох энийг бий болгож байгаа. Энэ дээр ямар нэгэн эдийн засгийн тооцоол байна уу гэдгийг ажлын хэсгээс асууя. Одоо юу гэдэг Австрид ажиллаж байгаа монгол хүн жишээлбэл тэнд нийгмийн даатгалаа төлөөд эргээд Монголдо ирэхэд тэтгэвэр авах гээд байна уу? Яг энийг нэг маш бодтойгоор энгийнээр нэг ойлгуулад өгөөч. Эргээд нөгөө талдаа одоо энэ танилцуулга дээр байгаагаар бол 31 Австри иргэн Монголд орсон сууж байгаа юм байна. Эдгээрээс яах юм бэ? Тэгэхээр яг өнөөдрийн нөхцөл байдал дээр энэ тодорхой эдийн засгийн тооцооллыг хэлээд өгөөч гэж хүсье. Балармагшийн асуултанд хариулъя. Хамгаалан сайд. За ийм багма балармагшина энэ өнөөдрийн одоо сойрхон баталж байгаа энэ гэрээгээр одоо жишээ нь Монголдо 15 жил ажиллаж байгаад Австри улсад Монголдо 15 жил ажиллаад нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн иргэн Австри улсад очиод одоо 13 жил ажиллаад тэндээ нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн одоо хугацаанд бүрдсэн тохиолдолд бол 28 жилээр одоо тооцогдож тэтгэврээ тогтоолох юм эрхэл үүсэж байгаа 28 жилээр. Австрид тийм. Тэгэхээр одоо Австри улс чинь бол жил бүхэн 6 сараар тэтгэврийн насыг өсгөж явж байгаа шүү дээ. Манайх бол жил бүхэн 3 сараар. Тэгвэл дөнгөж одоо нийгмийн даатгалын албан журмын даатгал төлж байгаа хүмүүсийн дөнгөж 53% нь л 3 сараар өсөж байгаа шүү дээ. Бусдын дандаа хөнгөлөлтөө нөхцлөөр одоо тэтгэврт гарч байгаа. За удахгүй бид нар улсын их хурал дээр энэ тэтгэврийн шинжилэл тогтолцооны асуудлуудаар одоо сэргцэн актуудаа хуулиудаа өргөн барина. За энэ хүрээнд бол нэлээд энэ тэтгэвэр тогтоолохнаас ажилласан жил шимтгэлтэй холбоотой асуудлуудыг бас бид нар хөндлөнө. За энэ болвол илүү одоо Австрид ажиллаж байгаа монголчуудынхаа одоо эрх ашигыг хамгаалах энэ чиглэлүүл одоо хийгдэж байгаа ийм л гэрээ юм байна. За балармагшийн нэмж тодруулъя. За тэгэхээр эдгээр Австрид ажиллаж байгаад магадгүй эргээд Монгол улстай ирэхэд эдгээр хүмүүсийн тэтгэврэн тогтоолоход яах вэ? Жишээлбэл нөгөө Австри төлсөн тэтгэврийн хэмжээг нь мөн жилийг нь тооцоод тэгээ Монгол улстай тэтгэврийн хэмжээгээр тооцоолно гэж ойлгож байгаа зөв үү? За тэгээд ер нь энэ 1670 иргэн нийт одоо 2577 иргэн оршин сууж байгаас 1670 гэдэг одоо яг хууль ёсны дагуу бүгд нийгмийн даатгалаа тэнд Австри төлж байгаа иргэд үү? Яг хэдэн хүнд бид нар хамаарах юм одоо батлах гэж сойрхон батлах гэж байгаа вэ гэдгийг тодруулах гэсэн. За их хамгаалан сайд. Та яг зөв хэлж байна. Яг одоо Австри улсад Монгол улсаас 2668 иргэн оршиж байгаас ажил хөдөлмөр эрхэлж байгаа үеийн нийгмийн даатгалын шимтгэлээ төлж байгаа 1696 иргэн байгаа юм билээ. Энэ иргэдтэй одоо хамаатай асуудлууд энэ иргэд маань буцаж ирээд Монгол улстай одоо тэтгэврээ үргэлжлүүлж авах хэрвээ тэтгэврт гарцсан бол Монгол улстай тэтгэврээ үргэлжлүүлж авах хэрвээ гараагүй бол тэнд ажиллаж агаад одоо Австри улсад 20 жил ажиллаад буцаад одоо Монгол улстай өмнө ажиллаж агаад тэгээд энд ирээд үргэлжлүүлээд ингээд албан журмынхаа нийгмийн даатгалыг төлөөд явсан тохиолдолд бол одоо үргэлжлээд Монгол улстай тэтгэврээ авах, тэтгэврээ тогтоолох бас энэ эрх нь үүсэж байгаа ийм л гэрээ юм байна. За балармагшийн нэмж тодруулъя. За та сая нөө 6 улс орн дээр энийг хийх гэж гэсэн. Тэр иргэдийнхэн бол эрх ашигыг хамгаалж юм байна. Нөгөө талаараа бол гадаадад ажиллаж амьдарч байхдаа нийгмийн даатгалын шимтгэлээ сайн дураараа төлдөг олон иргэд байдаг. Тэгэхээр нийгмийн даатгалын шимтгэлээ сайн дураараа төлөх шаардлагагүй болно гэж ойлгож байгаа. Тийм учраас энэ бас нийгмийн даатгалын сангийн бүрдүүлэлт нь одоо нэх өндөр хэмжээгээр биш ч гэсэн